Сайн мэцхан үзэгчдээ гэр бүлийн гишүүн мөрт өрөөтэй Синг телевизийн маань амралтын өдрийн хөтөлбөр маань эхлэж байна. Цэлмэгт амралтын өдрийн мэнд төргий. За амралтын өдрийн мэнд төргий мөн өнгөрсөн цэргийн баярын бас мэнд төргий. Өнгөрсөн ч гэлээ гэж. Тийм өнгөрсөн ч гэлээ. За баярлаа. За тэгээд манай амралтын хөтөлбөр бол Синг телевизийн маань бол гэр бүлийн гишүүн мөрт зориулсан контентуудыг бэлтгэн хүргэдэг. Манай Weekend Vibe бол гэр бүлийн гишүүн мөрт зориулсан одоо болонгуудын хэрэгтэй мэдээллүүдийг үзэгч та бүхэндээ хүргэдэг гэлээ. За ингээд та бүхэн маань сэтгүүлч хорлоогийн бэлтгэн хүргэдэг Weekend News-ээ хүлээн авч үзээрэй. Сайн мэцхан үзэгчдээ 7 хоног бүр шинэ сарга мэдээлэл хүргэдэг Weekend News эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээлэл. Италийн Турин хотод тусгай олимпийн дэлхийн өвлийн наадам болж өнгөрсөн байна. За энэхүү өвлийн олимпиад манай Монголын мэн баг тамирчид амжилттай оролцож 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж ирсэн байгаа. Энэ наадамд дэлхийн 103 орны 1500 тамирчин өвлийн спортын 8 төрлөөр оролцсон. Монголын тусгай олимпийн баг тамирчид уулын цаанд, сноуборд, бүжиг гэх мэт нийтдээ 6 төрөлд өрсөлдсөн 24 тамирчин явснаас 21 медаль хүртсэн байна. За энэхүү нийт амжилттай оролцсон бүх баг тамирчидтай бүгдэнд нь баяр хүргэе. Зүрхний дутагдaltaй нэгэн Австрали эрэгтэй зүрхний донор олдох хүртлээр 100 хоног хиймэл зүрхтэй амьдарсан дэлхийн хамгийн анхны хүн болсон байна. Байбекер компани энэхүү үйлдвэрлэсэн хиймэл зүрхийг доктор Даниэл Тимс зохион бүтээсэн байна. За энэхүү хиймэл зүрх нь хүний зүрхийг орлож болох дэлхийн хамгийн анхны хиймэл зүрх болсон байна. Энэ хиймэл зүрх нь эрүүл хүний цусны урсгалтай адил цусны урсгалыг үүсгэхийн тулд соронзон лактазын технологиг ашигладаг юм байна. Байбекер компани энэхүү үйлдвэрлэсэн зүрхийг эрдэмтэд 2 ховдлын зүрхний дутагдал нь эцсийн шатанд орсон өвчтөнд суулгах гар бүтээсэн байна. Сансарт 9 сар гаруй гатсан нисгэгчд маань өнгөрсөн 7 хоногт дэлхийдээ эргэн ирсэн гайхалтай үйл явдал болсон. НАСА-гийн 2 ахмад нисгэгч болон Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний чөлөөндөө гарсан нисгэгч нар өнгөрсөн 6 дугаар сард Boeing компани Starliner сансрын хөлгөөр сансарт ниссэн. Тэд 9 хоног үргэлжлэх туршилтын нислэгийн үүрэг даалгавартаагаар дэлхийг орхисон байдаг. Гэвч Starliner сансрын хөлөгтэй холбоотойгоор маш олон асуудал үүссэн байдаг. Харин үүний дараагаар сансрын нисгэгчид маань 9 сарын дараагаар дэлхийдээ ирсэн байдаг. Тэд 9 сар гацхдаа дэлхийг 4500 гаруй удаа тойрч 195 сая км замыг туулсан байна. Дэлхийн хамгийн том дижитал камер болох LSST гэх камерыг Чилийн Сирофачны ууланд орших Вера Рубины нэрэмжит одон орон судлалын төвийн Семиний сансрын дуран авиас сурлуулсан байна. За энэхүү камер нь 3 тонн гаруй жинтэй 3200 мегапикселийн нэвтрэлтэй юм байна. За Семиний дуран авиад энэхүү камерыг суулгахад маш олон жил шаардсан байна. За мөн талаас маш олон эрдэмтэн инженерүүд оролцсон юм байна. LSST гэх энэхүү төслийн хүрээнд хамгийн сүүлийн туршилт дуусны дараа шинэ камераараа дэлхийн өмнөд хэсгийн зургийг авч эхлэх юм байна. Энэ камераар маш дэлгэрэнгүй зураг авахын тулд өндөр наривчлалтай 400 ширхэг телевизорыг хананд байршуулах шаардлагатай юм байна. Эдгээр мэдээллийг эрдэмтэд сүүлд лөгшөөрод астероид гэх сансрын үзэгдлүүдийг судлахад ашиглах юм байна. За энэхүү Weekend News-тэй хамтсан үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьсгоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Weekend News-ийг бэлтгэн хүргэсэн сэтгүүлч хорлоодоо баярлалаа. Тэгээд хамтран ажиллагч бас байгууллагуудаа үзэгч та бүхэндээ танилцуулъя. Бид бүхэнтэй 130 жилийн түүхтэй Америк цахилгаан барааны брэнд Westinghouse маань хамтран ажиллаж байгаа. Мөн Med Estetic Beauty Clinic болон SS Mongolia хамтран ажилладаг байгаа. За тэгээ өнөөдрийн зочин бол бас сонирхолтой хүн байгаа. Монголд бол бас сүүлийн үед ер нь хөгжиж байгаа гэж би бас ойлгоод байгаа. Ерөнхийд спортын сэтгэл зүйч гэдэг хүнийг өрсөн байгаа. Тэр дундаа бүр өнөөдөр ямар багийн сэтгэл зүйч илээ? SGF багийн сэтгэл зүйч байгаа. Яг миний дэмждэг баг гэхээр би хүлээж асуух юм их байна. Асуух юм их. За тэгвэл бүгдээ хамтдаа өнөөдрийн зочноо хүлээж авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. За студид маань өнөөдрийн зочин маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн зочин бол спортын сэтгэл зүйч инх билэг хүрэлцэн ирсэн. За амралтын өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрийн мэнд хүргэе баярт. За спортын сэтгэл зүйч гэхээр бас үзэгчд маань бас сонирн байгаа. Сүүлийн үед л ингээл тамирчид маань багууд спортын тамирчдэр анхаарч спортын сэтгэл зүйч авдаг ажилладаг болсон байна шүү дээ. Тэгэхээр
Тийм сүүлийн үед одоо хэрэгцээ нь гараад ирсэн гэж хэлж болох юм уу? Нэг хүмдээ биш те одоо мэрэгжилдэг гэхээс илүү яг нэг Монгол улс их орны хүрээнд яг хэрэгцээ нь тулгарчаад байгаа асуудал болчиход байгаа зарим талбар дээр ч гэх юм уу. Тийм. За асуудал гэдэг нь өгөхөр нөгөө магадгүй мэдлэггүй туршлагагүй болохоор энэ нөр асуудал болчиход байгаа. Тэгээд тийм болохоор ч энэ шинжлэх ухаан одоо жоох яригдаж эхэлж байна л гэж хэлж болно. Тэгэл тамирчид ч бас сэтгэл зүй бол уг нь бол маш жохос одоо ингээд ийм байж болох уу? Ингээл амар ур чадвартай тэгсэн мөртлөө ингээд сэтгэл зүй дээр ингээд унаал яг одоо ингээд финал руу ч юм уу аврагын төлөө ч юм уу медалийн төлөө гараад ирэхээр илүү сандардаг ч юм уу ингээд тэр байдал дээр нь одоо ингээд ажиллах хэрэгтэй байгаад байна. Тэнгүүд хүмүүс мэдэхгүй ингээд зүгээр ур чадвар ингээд хэрэгтэй гээл бид нар бол одоо ер нь бол ур чадвар дээр тулгуурлаж одоо хүртэл маш урт хугацаанд явсан баг те. Энэ авьяастай хөхт энэ авьяастай тамирчин гээл Төрцөн гэлээ. Тийм. Тэгэхээр Монголд яг үндэ бол бас тийм маш их шаргуу хөдөлмөрлөж байгаа. Ур чадвар дээр ажиллаж байгаа. Гэхдээ бидний нөгөө суур нөхцөл манаас тамирчдыг амжилт үзүүлэх нөхцөл болтгол доо нөгөө багасаа гоё юм ажил цайн тэ хөдөлмөрч шаргуу зоригтой дайцинц гэдэг юм уу. Энэ яг үндсэн шин чанаруудыг уг нь бол бид нар авцсан байдаг. А тэрийг харин уг нь бол спортод ингээ анх ороод хичээллэл мэрэгжлийн төвшөнд явбал амжилт үзүүлэлт тэр зан чанаруудыг ашиглагдсан байдаг байхгүй. А тэрийг харин хэдүүлээ өшөө хөдлөө одоо олимп төвлөхийн хэмжээнд хэрхэн ашиглах вэ гэдэг дээр ерөөсөө одоо нөгөө анхаарал хандуулаагүй гэсэн үг. Төрлөх онцлогоор нь зүтгүүлсэн гэсэн үг. Тэгэхээр төрлөх онцлогийг чинь цаана нь яг нэг юм сул тал гэдэг юм байна байхгүй. Сул тал. Тэрийг тэгвэл яг тэмцээний үеэр хэрхэн жоохон дарангуулах юм. Тэрийг чинь бас өөрчилж чадахгүй шүү дээ. Бас хэцүү байхгүй. Гэхдээ байжиг эсвэл заримыг нь бүр ашиглаж болдог. Тэ тэмцээн уралдааны үеэр иймэрхүү нөгөө нарийн нөгөө яг сэтгэл зүйн гэхээс илүү тархины тэгээд урт хугацааны богино хугацааны ч гэдэг юм те энэчнээс гаргаж ирэх нэг юм техникийн одоо юу гэдэг нь туршлагын юмнууд л яг хэрэгтэй болчиход байгаа юм л да. Таны хувьд одоо ер нь бол хэдэн жил яг энэ мэргэжлэр ажиллаж байгаа? За би чинь 8 онд бакалавра тэгээ төгсөөд яг ажиллах гэсэн боловч тухайд нэх нөгөө ингэж яригдаагүй. Яг өнөөдрийн хэмжээ шиг мэддэггүй ач холбогдлыг ойлгохгүй. Ойлгосон ч нөгөө юу гэдэг хөрөнгө оруулаад. За энийг ажилтнаар авчия гэдэг итгэдэг. Дөнгөж төрсөн шинэхэн төгсөгч байгаа шүү дээ. 12 онд те нэг тоодгүй байсан яг үннийг хэлэхэд. Тэгээд за туршлагагүй байна. Залуу байна гэхээр за туршлага хоромтлуулъя гээл тэгэл чадлаараа нөгөө волонтер хийж байгаа шүү дээ. Сайн дурынхаа гээл тэг очиад багууд дээр туслаад тамирчтай ажиллаад судлаад тэг ажиглаад өөрийн нөгөө лигийн тоглолтуудыг алцахгүй үзээл тэг яаж юм бол гэхэл ингэж явж байгаа. Ямар ч 15 онд бас магистраас төгсөж байгаа юм. Тэгээд Риогийн олимпиад дээр ч гэсэн тэг бас засалт чинь залууг л мэлэгдээд байгаа байхгүй 4 жилийн дараа шүү дээ. Чадлаараа л хөөрхөн амьдрахын хажуугаар ажиллахын хажуугаар мэрэгчлэрээ тэг чадлаараа мэрэгчээл хурж ирэхэд хүртэл залуу туршлагагүй л гэдэг юм. Яг ямар хүнийг туршлагатай гэж үзээ ажиллуулах гэдэг тухайд ойлгоогүй тийм хүн байхгүй байх чинь. Тэгээд 20 оны Токиогийн олимп 21 он зохион байгуулагч олимп дээр харин манад ажиллаач улсынхаа мэрэгсэн юм чинь их орныхон төлөө өөрийнхөө мэрэгчлэрээ зүтгээч гэдэг боломжийг олгосон. Тэгээд тэрэнд ч гэсэн би тухайн үед томоохон групп компанид ажилладаг байсан ч гэсэн ажлынхаа хажуугаар их орныхон төлөө ажиллаж эхэлсэн. Тэгэхээр яг албан ёсоор ажилласан гэх юм бол одоо сүүлийн 5 жил гэж орж байна. Төгснө 12 онд байдаг те. 12 онд төгсөө 8 оноос суралцсан 12 онд төгсөөд ажилламаар байдаг энэ чиглэлээр ажиллахаар хүмүүс итгэж найдаж тэгээд ингээл сул цалин зардалж идэм үү тэ итгэхгүй ингээд байгаад байдаг. Монголын ерөн шившээ баг урд нь юу юм сэтгцөөчтэй байсан юм. Байсан. Одоо маш сайн мэдж байгаа юм гэх юм бол манай Золцаяа гэдэг манай спортын сэтгцөөчтэй холбооны үүсгэн байгуулагч 16 онд 5 олимпийг үзсэн баг шүү дээ. 20 жил гэсэн үг шүү дээ. Тэр хүн бол арай их туршлагатай. Тэгээд мэдрэмж маш олон. Одоо чинь би бол чинь олимп явж үзээгүй ш. Токиогийн олимп дээр байсан мөртлөө тэр чинь коронагийн үед явж болохгүй ш. Тамирчтайгаа ч өдрөлгөө уулзч боломжгүй айгүй тийм эвгүй үед бас ажилласан л да. Тэгтэл Золцоо сэтгэл зүйч маань бол 5 олимп үзсэн байгаа. Тэнд олимпийн мэдрэмж, сэтгэл зүй, тамирчдын уналт басалтыг бүгдийг мэдсэн байна. Ямар одоо спортын төрлүүд дээр сэтгэл зүйчээр ажиллаж байна? Одоо ингээд баг 20 төрөл болчлоо. Тэгээ мэдээж үндсэн топ спортууд бол бүгд байгаа. Топ спортуудаас магадгүй боксing тамирч гэдэг чинь бол миний зөвхөн миний хувьд шүү дээ ажиллаж үзээгүй. Сүүлийн сонирхолтой нэх юм бол одоо e-спорт, одоо Dota 2 e-спорт байна. Загасны дэлхийн аврагт одоо яг Монголын шигшээ явах гэж шүү дээ. Тийм 7 хоног. Тэгэхээр тэр хүмүүстэй хамгийн сүүлд ажиллалаа тий очиж
Европын те шилдэгүүдтэй жинхэнэ уралдахаар манай загасчад явж гин. Тэгээ нөгөө үндэсний спорт гэх юм бол одоо үндэсний бүх харваа гээл те харваачд маш их сонирхож гин. Ягаад тэгэхээр яалтчгүй тэнд чинь нөгөө сэтгэл зүйн юм явагдаж байгаа болохоор. Тэгээд оюуны спортоос ч одоо шатрынхан маш их ажиллаж байна. За тэгээд Moon Dance гэдэг манай бүжгийн Монголын те дэлхийд бас амжилтаас оролцсон шүү дээ. тогтмол 3-т гэдэг чинь бүр яг одоогоор тийм топ спортууд бас багасчаад шүү дээ. Манай топууд чинь те 90 юу гэдэг 8 амир орох гэдэг нь байх гэдэг нь бараг жоочлоод тэгтэл манай Moon Dance чинь айгүй дэлхийд чансаатай яваад байгаа шүү дээ. Ингээл айгүй сонирхолтой спортууд орж ирж шүү дээ. Энэ өөр одоо спортын төрөл болгоны тамирчдын сэтгэл зүй өөр нь одоо e-спорт гэх л одоо бид нар бол Монгол зэг бол маш сайн дэмж одоо саяхан л өнгөрсөн 7 хоногт одоо ингээл бас том мажор тэмцээнд оролцоол тэгэл бид нар чинь мөрдөөлийн сахын маш их алстай яачихсан гэхээр тэгэл заримдаа ингээд яг ингээд багаараа гоё нэмсгэлэл ингээд тоглоод байгаа мөртлөө заримдаа бүр ингээд унаал ингээд тийм бүр ингээд харцан унаал ингээд яагаад тэгэл тэрийгэ дагаад ингээд тоглолтын унаал гэж байгаа юм. Тэгэхээр онцлог нь гэх юм бол шал өөр шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө тэдний чинь сонирхож байгаа зүйл өдөр тутмын даатал нөгөө тамирчид нөгөө хэд нь бол бие мах одоо нэлээд те ачаалуулж бас манай хэд болохоор те бие махад гэхээсээ илүү оюуны тал руугаа явчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эргээд тэдний чинь шал өөр. Ер нь бол тийм. Баланс хадгалах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй дээл одоо юу гэдэг бүхэл бүтэн өдөржингөө те 12 цаг одоо юу гэдэг нөгөө компьютер хаард суугаал бэлтгэл хийгээл сайжирдаг юм бол байхгүй шүү дээ. Тэр 12 цаг хэрхэн үр дүнтэй ашиглах хэдэн цагт нь биеэ хөгжүүлэх юм те бие мах одоо сэргийг байлгах юм. Нөгөө нэг даавруудыг ялхруулснараа тэд нар яг яах юм те. Нөгөө анхаарал манхаарлан сарнал тэр чи одоо нэгхэн хитгэн дойломтол те клик буюу дойломтол анхаарал шилжиж байгаа шүү дээ. Тэгээд сэтгэл хөдлөл нь одоо юу гэдэг хожихороо ингээл хөөрж байгаа шүү дээ. Одоо жишээ нь Монголд те сүүлд би нэг тоглолтын үзэж байхад 11-2-оос ч илүү те боломжгүй нөхцөл байдлаас эргэн ирэлт хийгээл хожиж байгаа жишээ нь энэ үед юу гэхээр айл мэлэн угаасаа хөөрлийн цэг дээрээ ирээд тэнгүүтээ бидэрт бат онлоор бол бат штэ тэд нар хожих нь ингээ тайвширдаг жоохон назгаардаг анхаарлаа алддаг төвлөрлөө алддаг үед манай эсрэгээрээ бүр ингээ бүр улам хичээгээд ямар цэг дээр ирснийг мэдхгүй те хамгийн сайн гүйцэтгэлээ гаргачихж байгаа байхгүй. Жишээ нь энэ гүйцэтгэлийг гаргахад тухайн нэг тамирчин дээр тархинд нь юу болж байгаа юм бэ гэдгийг спортын сэтгэл зүйч ажиглаж мэдэрч судалж ойлгоод тэрийг нь л аль болох ашиглах доктортой ойлгох тал дээр нь барьдаг гэсэн үг. Тэгээ сая ингээ ярьсан чинь зүгээр бас нөгөө талаасаа ингээд тэр тамирчид хит ингээ компьютер дээр суугаад байвал юм даавар гэж ярьлаа шүү дээ. Тэр залуучууд маань бас ерөөдөө жимэр хичээд ч юм уу би бэлтэр дээр бас анхааруул бас ингээд сэтгэл зүй ингээ даавар тэр зүйлд нас нөлөөлөх боломжтой гэсэн үг. Ер нь бол анхаарж байгаа хаа. Анхаараагүй тамирчид бол тэд нар бол маш сайн нарийн дэглэмтэй байж ингэж амжилт үзүүлж байгаа. Зүгээр одоо юу гэдэг ямар ч утга учиргүй суугаал те бэлтгэл хийгээгүй. Тэд нар бол маш сайн цагийн хуваарлттай өдөрт тэдэн эсрэг багтаага те скриминг гэж ярьдэн штэ. Тоглолтын хоорондоо зөвхөн судалгаа буюу те бусад багийн судалгааг хийж байгаа. Гээл ард нь арын алба байгаа. Тэгэл мотивашн коуч бүртэл нөө сэтэлжүүлэх коуч хүртэл ингээл лайвыг үзэж яхад аваа явцсан те. Айгуу зүг баг. Тэгэхээр тэд нар бол нэлээд шинжлэх ухааны төрлүүдийг бол нэлээд ашиглаж байгаа. Тийм. Тэгэхээр би бэлтрээвч гэсэн тэд нар хичээлж байгаа. Тэгэл харахаар нөө тенс менсээ тоглоол те. Тэр чинь л юусаа анхаар штэ. Нэг бөмбөгөн дээр ингээл төвлөрөөл ингээл ажиллаж ийн гэдэг чинь л гараал компьютер руу ингээл нөгөө дэлгэц рүүгээ харахад ч гэсэн яг л нэг зүйл дээр л явж байгаа байхгүй. Ингээд эдгээр өөртөө бас нэлээд сүүлийн угаасаа топ хэмжээнд явж байгаа болохоор юмнуудыг ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхдээ яг спортын мэрэгсэн сэтгэл зүйч бас ажиллаж спортын сэтгэл зүйч арай өөр л дөө хэрэглээний сэтгэл судлал мэрэгшин шүү дээ тий. Одоо нөгөө юу гэдэг эмчнэр өөр төрлөөдөг шүү дээ тий. Яг тэрүүнтэй адилхан байхгүй. Тэгэхээр яг спортын мэрэгсэн сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа юу гэвэл үгүй бахал гэж бодож байна. Миний хувьд байхгүй хаа. Манай холбоотойр тий байгаа хүмүүстэй л ажиллаагүй байна гэдэг чинь тийм. Одоо та сүүлийн үед бол нөгөө нэг SJs багтай спорт сэтгэл зүйчээр ажиллаж байгаа шүү дээ. Одоо яг нөгөө плей-офф эхэлсэн илүү чухал тоглолтууд явагдаж байгаа. Сая яг өнгөрсөн тоглолт бол бүр үнэхээр бүр хэлхийн аргагүй гайхалтай тоглолт болсон шүү дээ. Тэгэхээр яг тухайн үед бол манай Эпс баг хожигдоод явж байгаад тэгээд яг сүүлийн мөчд яг 1 секунд оноо тэнцээд тэр үед ингээд баг тамирчдын сэтгэл зүй нэлийн хүчтэй тийм санагдсан байхгүй надаа. Ер нь энэ одоо яг плей-офф дээр та яг яаж ажиллаж байна багтаага. Тэгэхээр өнгөрсөн нөгөө улирлын тоглолтын дээр болохоор плей-офф хоёр ч арай жоохон өөр болчиход байдэ.
Уур амьсгал нь ач холбогдлын зэрэг өгж байгаа нь тий. Тэгээ алдах эрх мэрх байхгүй тий. Назгаарч гэдэг юм уу. Хувь хүний нөгөө хандлага аль болох плей-офф дээр байхгүй болох хэрэгтэй гэдэг л да. Өнгөрсөн улирлын турш болохоор аль болох ажиглаа. Тэгээ жижиг юмнуудыг аль болох дэврэхгүй. Заалаа зөвлөөл явж явах тал руугаа. Одоо л яг плей-офф эхэлсэн илүү бүр яг нөгөө төрлөх зан төлөв гэж ярьдаг зан чанар гэдэг. Энэ нь тоглолтын дээр яаж байгаа болох юм? Багийнхан дундаа яаж байгаа болох юм гэдэг тал дээр нь явж байгаа гэсэн үг. Эхний шатнд одоо бол юу вэ гэхээр плей-офф эхэлсэн хариуцлагатай гэдэг улам нөгөө өөр дүрд хувирж болохгүй байхгүй юу? Улиралд байсан хамгийн сайн нэг тоглогч өөрийнх нь хөлбөр байгаа шүү дээ. Тэр л плей-офф дээр амьд байж явах хэрэгтэй байхгүй юу? Буцаад хэрэгжиж явах хэрэгтэй. Тэгэхээр манайх нөгөө юу гэдэг твэтэл хэрөө нэг өөр улсын аврагт нэг өөр ч юм уу нэг юм бодоод байдаг үгүй. Яг жирийн үед байсан хамгийн сайн тэр нөхөр одоо л ажиллаа хийж явах хэрэгтэй гэсэн үг. Одоо яг нөгөө нэг тохон хүний өөрөө зан характер гэж одоо нэг Демаркус Каусенс ирчээд байна шүү дээ. Чи одоо Warriors энэ дээр одоо ингээл тэгээ NBA тоглож байхдаа бас л ямар сандал маш их техникээр торгуулдаг одоо бас юм характертай тамирчин шүү дээ. Бид Монголд ирчээд яах болоо гэж хараал байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ингээл тэр хүн гэхэд одоо жишээ нь тэр хүнтэй ажиллаа гэхэд л тэгээ энэ зан характераа яаж одоо багийнхандаа нөлөөлөхгүйгээр тэгээ хор хөнөөлтөөр ингээ байхгүйгээр гэдэг дээр спортын сэтгцүүч хөшөөд ажиллаж өгдөг байх нь шүү дээ. Тэрийг болчвол магадгүй тэгж тоглож чадах болчих واخхой өөрийнхөө сайн гүйцэтгэлээр. Тэгэхээр тэр хүн мэдрээд байхгүй мэдээд шүү дээ. Үнэхээр ястай. Харин тэрнтэйгээ эвлэн өөрөө нэгт эвлэрээд багийнх нь эвлэрээд тэгээ ингээ тоглож чадаад л шүү дээ. Тэгэл одоо Монгол сайн л үзүүлж шүү дээ. Маш сайн. Тийм ба гэсэн үг. Тэгээд одоо нөгөө лигийн плей-офф дээр хамгийн гол нэг зүйл нь юу вэ гэхээр энэ болтол нөгөө яг өөрсдөө тамирчид, мэрэгжлийн тамирчид яг өөрсдөө удирдлагыг гарт авах цаг нь байдаг байхгүй. Тэрнээс ч нөгөө хүүхэд чиг одоо юу гэдэг коуч дасгалжуулагч байгаа бүх хүүхэнд ороод эсвэл нэг одоо хөндлөнгийн биетэй хажуунаас нь ингээрээ тэгээрээ гэдэг. Ингэж нөгөө тамирчны тархийг ерөөсөө хайрцагч болохгүй, робот болгож болтгүй байхгүй. Яагаад тэгэхээр ерөөсөө төгс гүйцэтгэл гэж ярьдаг хамгийн сайн тоглох магадлал юун дээр бий болдог вэ гэхээр 50% нөгөө ур чадвар техник одоо юу гэдэг нөгөө комбинац те одоо нөгөө багийн бэлтгэл юм байгаа шүү дээ. 50% нь тухайн хүний тамирчны мэдрэмж байхгүй. Дахин давтагчгүй хүн болго өөр мэдрэмж ба шүү дээ. Тэрийг тоглолт руугаа шингээж иж эргээ сайн гүйцэтгэл гардгаал гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө энийг бас нөгөө бий болгоно гэдэг чи өөрөө сэтгэл зүйч амар том ажил л да. Аль болох нөгөө хайрцаглагдсан зөвхөн энийг хийнэ гэдэг юм дарамттай сэтгэл зүйг нь болиулаад өөрийнхоороо гэж ярьдэн штэ монголчууд. Тэгвэл тэр нь 100% өөрийнхоороос биш байх нь штэ. 50% нь бас орж ирнэ. Ингээд энэ балансыг оруулж ирэх гэж л бөө юм гэсэн үг. Би нэг лиг үзэж байгаад над зүгээр анзаарчихсан би ер нь аягүй сайн үздэг байхгүй. Тэгээд миний бас яг дэмждэг баг Эпс байсан. Тэгээд өнгөрсөн жилийн тоглолтууд дээр нөгөө үзэгчээс одоо эсрэг багаас тий одоо нөгөө баг руугаа тоглогч руу ундааны сав шидэх ч юм уу тийм тохиолдол бүр маш олон миний үзэжсэн тоглолтуудаар гарч ирсэн. Хоорондоо тэгээд зодтолно. Тийм тэр одоо байдал нөхцөл байдал тоглогчийн сэтгэл зүйд хэрэг нөлөөлдөг вэ? Тиймэрхүү юм манайхан бол яах ч вэ? Тоглогчд уу? Ягаад тэгэхээр угаасаа сошиал дээр өдөрт нэг 10-20 сав шийдүүлжлэх шүү дээ. Тоглолт болгоны дараа тэр нь сав биш ч гэсэн нэг хараалын үгээр те. Савнаас илүү байхгүй юу тэр чинь? Савнаас илүү нөлөөлдөг зүйл байхгүй юу? Тэгэхээр ер нь бол манайхан нэлээд дархлаатай болсон шүү. Ялангуяа Эпс ч өөрөө нэг юм бас гоё сенсашн баг штэ те гоё тэрнгээрээ ч гоё. Тийм болохоор ер нь бол тоглогч нар нэлээд дархлаатай болсон. Хаашаа төвлөрөх вэ гэдгээ бас хүчээр сурчиж байгаа байхгүй гоё юм токсик фэнүүдийн тусламжтайгаар хүчээр сурчиж байгаа байхгүй тэр чи одоо онлоор сурах бас хэцүү мэдрэмжийн юмыг заавал мэдэрч сурдаг тэр нэг муухай юмнууд ирээгүй бол өнөөдрийн сэтгэл зүйтэй тамирчид би болохгүй байхгүй тэгэхээр би бас тэр нөгөө тэ одоо юу гэдэг хийх ажилгүй гэж ярьд юм мэдэхгүй энэ хүнд оромжлох дуртай тэ нэг сонио хангалтайгүй хэрэгцээг хангах дуртай хүмүүст бол би баярлж л ярьдэн шүү дээ. Дээдлэг дээр өөр одоо юм сэтгэл зүйчтэй баг байна уу? Одоо баг бүгд байгаа шүү дээ. Бүгд байна уу? Тий, манай холбооны бүх сэтгэл зүйчнэр бүгд баг дээр байгаа тий. Тэгээ харин ч бүр дараагийн багууд руугаа хүрэхгүй асуудал үүсээд байна. Тэгээд бидний нөгөө яг хэрэгцээлдээ одоо залуу сэтгэл зүйчнэрээ бэлдэх одоо залуу гэж ярьдаг бас саяхан өөрөө залуу байсан бол тэдрээгээ бэлдэх амар том ажил байгаа. Тэгээд чадлаараас бэлдэж байгаа. Тийм. Яг хөө бүр улсын хэмжээнд магадгүй нөгөө сэтгэл зүйч бэлтгэдэг сургуулиуд байгаа шүү дээ. Нөгөө юунд орцсон. Хөтөлбөрт нь ороод зааж эхэлж байгаа. Ядаж ихнээ тэр нь том ажил. Одоо бүр ингээд анги нээн гэж ярьж байлаа.
цаашдаа. Тэр нь гэхдээ хизээ ажил хэрэг болох юм мэдэхгүй. Гэхдээ ямар ч л байсан гэрэл гэгээтэй юм болж байна. Азад өөрөө дөнгөж хэдхэн жилийн өмнөөс л нэвтэрч байгаа шүү дээ. Одоо манай Монголын тамирчид чинь л одоо дэлхийд одоо энэ Монгол улс гэдгийг одоо таниулж штэ. Жуудагаар, боксоор тэг ингээл манайх гэхдээ одоо бас нэг ийм зүйлүүд яригдаад байдаг штэ. Тэрийг бас яг сэтгэл зүйч хүний хувьд юу гэж ярьдаг. Манайх одоо хувь хүний ингээл жуудаа ч юм уу те. Нэг хүний тоглолтондоо сайн яг ин багаар тоглох сакс хөлбөмбөгтэй ингээд жоохон муу гэж жоохон яригдаад байдаг. Урд нь л тэгж ярьдагс. Одоо бол юу нь ямар байгаа вэ? Одоо хамаагүй сайжирсан шүү дээ. Сурж ийн л да. Тэ? Бүгд сурж ийн, ойлгож ийн. Нэг өсөндөө амар ингээд жижигээс эхлэх хэрэгтэй л дээ. Бид нар ингээд найзуудтайгаа ивтэй хийх юм аа тэ. Уулзгаар. Гэр бүлдээ ивтэй хийх юм уу? Угаасаа бидэрт нэг юм байгаа байхгүй юу? Цуснд юм уу мэдхгүй, эсвэл энэ соёлын дотлого юм уу мэдхгүй шүү дээ. Хятадууд ийс ирэх ч юм уу мэдхгүй тэ. Орсуудын бас тэ бодлого ч юм мэдхгүй. Гэхдээ ямар ч талаас айгүй хагарал батралтай. Иннээсээ болоод 13 дугаар зуунд ч гэсэн тэ 14 дугаар зуунд бид нар тарж батраад дэлхийг нэг эзэлж исэн монголчууд болсон байх гэж боддог. Гэхдээ нөгөө ив нэгдэлтэй бүр нөгөө багийн спортоор тэргүүлээд байгаа орнууд байгаа байхгүй. Тэдрийг судлахаар тэдний нөгөө философи гэж ярьдаг шүү дээ. Улс их орных нь байгуулгын нь авдаг зүйл нь одоо манай Сүбэдэ жанжны стратегич гэдэг юм уу. Наполеон өөрөө хэнийг ашигласан те юуны стратеги ашигласан ч гэдэг юм уу. Ингээ бодоход бүгд л Монгол стратеги байт шүү дээ. Тэгэхээр бидэрт уг нь ингээд юм байгаа байхгүй юу? Ашиглаж чадвал өөр одоо ер нь одоо ингээд саксны баг дээр ажиллаж байна. Өөр одоо бусад одоо бокс дээр хараахан ажиллаж үзээгүй нэ гэдэг чинь тийм. Ер нь өөр бусад холбоодууд тамирчид ерөөхдөө ингээд сэтгэл зүйч авах энэ хандлага ер нь хэрэг ах шиг байна. Уг нь бол бидний нэг гол яг ажиллах талбар болохоор холбоодууд байдаг. Тэнгүүд холбоодууд яг нөгөө ийм биднэрт мөнгө өгөх яг чадвартай холбоод нь хэд байна вэ гэдэгт л оршоод байгаа. Бага хэд нь бас яг ач холбогдол өгж байгаа юу гэдэг дээр бас байгаа. Нэгсэндээ дасгалжуулагч нь нэг сая хэдэн зүгийн цалинтай бод үнэн шүү дээ. Төрийн албаагч гээ те. Тийм цалинтай байж хахад сэтгэл зүйч ажлыг гээд 3 сая 4 сая нэхэд хахаар энэ яг нэг амьдрал дээр яг нөгөө гүйцэтгэл боддоор яг биелхүүл гэдэг юм. Тэгэл яалтч нөгөө олимпиад өгөхөр ч юм уу те. Том тэмцээнд өгөхөр. Тэгэхээр одоогоор нөгөө яг холбоодууд ч өөрсдөө яг адилхан нөгөө гаднаас саппортлагч буюу нөгөө хөрөнгө оруулагч нараар л өөрсдөө бас ингээд те явж байгаа штэ. За мэдээж улсаасаас нөгөө топ спортууд товарилтлах л да. Тэгтэл ихэнх нь дандаа л одоо нэг тамирчин тэмцээнд явал төвлөхийн тэмцээнд явахгүй бол дандаа л гаднаас л мөнгө хайцсан явж идэв штэ. Тэ? Нөгөө байгууллагуудаар би юмд явах гэсэн ингээл дэмжиж зарлал гээл тэ. Тэгэхээр бид нар нөгөө холбоодуудад ингээд эхлээд ингээд бүх одоо юу гэдэг юм ингээд биднэрт ингээд мөнгө өгөөд тэ ажиллах хэрэгтэй гэж үзвэл ингээд бидний одоо өсвөлээгээд байгаа одоо юу гэдэг тэ бидний боломжгүй болчихлоо юм л та. Тэнгүүт одоо харин бид нар дараагийн нэг гаргалгааны өгөхөр адилхан компаниуд бас бидрийг саппортлж болов уу гэдэг нэг юм гаргалгаа байгаа дэмжижүүл. Дараагийн нэг гаргалгаа хүн зөв хөгжлийн нөгөө гаргалгаа нь гэх юм бол тамирчид өөрсдөө л дөө. Тэгэхээр яг одоогоор Монголд нөө тим тамирчид хэд байгаа бол гэдэг л. Өөрсдийнхөө одоо олж байгаа жилд олж байгаа мөнгөнийхөө 10%-ийг ядаа сэтгэл зүйчтэй зарцуулаад хамтарч ажилладаг. Жилийн хамтын ажиллагаа хийгээд тэн дээрс ч нэлээд юм бас шийдэгдэн штэ. Ийм боломж бас хэр байгаа бол тим сэтгэлтэй тамирчид тун цөөхөн. Уг нь бол эн чин өөрийнх нь төлөө байхгүй. Эргээд хамтдаа нийлээд их орныхон төлөө байхгүй. Энийг ухамсарлаж байгаа юу? Эсвэл тэр одоо юу гэдэг надад төх 10% нь яг амьдралын хэрэг болоод байл бас хэцүү л дээ. Тэгээ өрөвгдөд нэрэг болоод байхад тэрийг наашаа зарцуулна гэдэг бас л үнэхээр л амар юм хөгжлийнхаа нэг хөөрхий яг нэг үе шатн дээр л эхлэлээр л бид нар хөрхий яваад байгаа. Тэгэл хөгжөөл одоо тэгээд энэ зүйл маш үнцэнтэй гэдгийг миний ойлгож байгаас тэгж бодоод байна. Тамирчны бас одоо ингээд тогтмол амжилттай л одоо ингээд тэр хүнд бол мэдээж бие биелэлээр бүх зүйл нь байгаа ч тухайн юм тэмцээний сэтгэл зүй гэдэг бол бас том зүйл байдаг гэж бодож байна л да. Одоо олимпиад дэлхийн аврагт очиод ирэн гэж тэр олонмаас Монголоос том ингээл аренад ингээл цэнгэлтгүүдэд ингээл тоглоод ирэхээр тэр хүмүүсийн уур амьсгалаас ингээл сэтгэл зүйд ингээл нөлөөлөл өгдөг шүү дээ. Тэрний наа сэтгэл зүйч авцсан энэ дээр би яаж ажиллах ёстой өөрийгөө докторжуулсан өөртөө одоо инхэлэг анх тэг ярилцлага эхэлж байгаа тийч тий. Тархиа ажилуулаад сурцсан тий. Өөрийгөө 50 байлгаас сурцсан. Тэгээс сурчвал уг нь тэр хүн тэгэл амжилтнаас тогтмол байх юм болоо гэж зүгээр хувийнхын боддгийн. Тий. Тэгээд
яг одоо тэгээд эх жил гэж энэ жил болчлоо л доо эх улирал буюу 9 сараас одоо лигэд улирал эхэлдэ шүү дээ. Өөрийгөө золиотч болтгоо гэж байгаа. Би одоо яг баг дээр ажиллая бол надад л хэрэгтэй юм л да санхүүгийн үед те амьдралын үед. Тэгээд эпс бол одоо чинь хамгийн топ цалин санал болгодог шүү дээ. Тэр утгаараач би явж идэг. Гэхдээ бас нөгөө энэ яг шинжлэх ухааныхаа хөгжлийг зөв голдролтод нь оруулахын тулд ядаж тамирчдыг ханддаг. Өөрсдөө сэтгэл зүйчнэрийнхээ араас те санал тавьдаг. Тэгжиж үр дүн гарна шүү дээ. Энд чинь ерөөсөө сэтгэл зүйн зөвлөгөө спорт биш зүгээр сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн зарчим байхгүй юу? Үйлчлүүлэгч өөрөө ирж иж үр дүн гардаг. Одоо тэгсэн чинь нөхцөл байдал нөгөө байгуулах нь ч юм уу те нөгөө байгуулах нь мөнгө өгч байгаа байхгүй надад сарын тогтмол. Тэгэнгүүт нөгөө тоглогч нар тэнцээ бүгд хүсэж байгаа юм уу? Хэрэгцээгээ тодорхойлсон юм уу? Тийм хүсэл эрмэлзэл те зарцуулах цаг заваа зарцуулах тэр цагийн те менежмент нь байгаа мó гэдэг дээр дүйд асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгтэл магадгүй завгүй те одоо юу гэдэг хувийн амьдралаа сурхаа нэг тавьчихсан залуусын араас би хөөцөлдөд гарч амар ингээ нэг сонирн болчихж байгаа. Тэгээ одоо ч ингээд маш ачаалттай бэлтгэл хийдэж штэ. Тамирчид маш ачаалттай бэлтгэл хийдэг цаг завгүй. Тэрнийхээ хажуугаар нэг өөрийнх нь багахан алдж байгаа цагийг сэтгэл зүйчтэй зарцуулна гэдэг чинь бүр амар том юм болчихж байгаа байхгүй. Наандаж 2 гэж унтдаг тамирчид 12-оос унтах хэрэгцээ өсөж байгаа байхгүй. Тэгээ 10-аас сэтгэл зүйчтэйг уулзах хэрэгцээ штэ. Гэтэл ингээл нөгөө тамирчны даатал байгууллагын зүгээс бүх юмыг хангаснараа ирээдүйд баг те сөрөг одоо манай мэрэгжил үн цэнэгүүд хүртэл орох. Хэрэглээ нэвтэрж байгаа нэг давуу талтай сөрөг тал нь үн цэнэг болох сөрөг талтай болчихж байгаа. Тэгэхээр тамирчдыг өөрсдөө ханддаг байдлыг одоо илүү соёлыг л бий болох хэрэгтэй шүү дээ бид нар чинь. Тэр соёл руу оруулахын тулд бас эрхчил багууд дээр ажиллахаа хойшин тавьд юм гэсэн тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Гадны одоо энэ том хүмүүсүүд одоо энэ үйлдвэрлэгч орнууд болохоор одоо энэ тамирчдын сэтгэл зүйдээр бэлддэг одоо тэр шинжлэх ухааны технологийн төр зүйлүүдээ өөртөө үйлдвэрлэж гин гэдэг байгаа шүү дээ. Тэр одоо маш хэрэгтэй байна гэдгсэн шүү дээ. Тэрний талаар. Одоо нэг лаборатори гэж ойлгочих болно л да. Одоо шинжилгээ одоо бид нар чинь нөгөө ингээл жилдээ нэг бүх биений шинжилгээнд ордон шүү дээ. Өөрөө хувийн шугамарч юм байгуулгын шугамар. Яг тэрнтэй адилхан гэнэ яг тийм одоо нөгөө спортын шинжлэх ухааны тэнцээ хөгжөөд тэд нар чинь тэрнгээрээ дайтаж байгаа шүү дээ бусад оронтой. Яг үндэ хэлэхэд тэнгууд амар ач холбогдол өгөө. Тэнгууд тэрийгээ судлах одоо нөгөө Япон, Хятад ч гэдэг юм уу бусад орнууд чинь илүү нөө тоног төхөөрөмж хэлбэршүүлэх AI руу шилжүүлэгч гэдэг юм уу те одоо би одоо ингээл цаасаар судалгаа авч байгаад үнэхээр ичээд байгаа хөөх. Тэгэл одоо яах нь надад тэр технологи нь байхгүй ч тэгэл авна шүү дээ ичээд байгаа ч гэсэн. Гэхдээ бид нар хөгжил 100 жилийн хойно спортын сэтгэл судлал маань хөгжсөн ч гэлээ яг адилхан орчин үеийн нөгөө тоног төхөөрөмжөөр лабораториор судалгаа шинжилгээгээр те онлоор ингэж бид нар тамирчтайгаа ажиллаж ийж л адилхан амжилт үзүүлнэ шүү дээ дэлхийн топуудтай. Тэгтэл бид нар хөгжиж байгаа гэх нөгөө цаастайгаа зуралтаад байгаа болохгүй байхгүй. Тийм юм бол бас одоо нөгөө холбоо маань гадагшаа маш их судалгаа хийж байна. Ямар тоног төхөөрөмж байна? Тэр нь юу гаргаж ирээд байна те? Тэр нь юунд хэрэгтэй юм? Бид нар үнийг яаж тамирчдад ашиглаад амжилт үзүүлж болох вэ гэдэг дээр хүртэл нэлээд судалгаа ийшэл одоо бид нар чиглэж байгаа гол ажил маань. Тэр тамирчтай ажиллах бол өдөр тутмын хэвийн зүйл байхгүй юу? Тэндээс жишээ татаа одоо тэр лабораториор одоо тамирчингийн юуг судлаад юуг гаргаж ирэх гэдэг. Сүүлд одоо сая Хятад Солонгос хоёр дээр судалгаа тоног төхөөрөмжийн судалгаа маань явагдаад дуусчлаа. Одоо тэнгуү тэрэн дээр юу орж ирж байгаа нөхөр зүгээр урд нь очиод зогсчиход ядаж стрессийн түвшингээр гаргаад ирчихсэн шүү дээ. Дэш гэл нэг скандал. Тэр нөө био хэмнэл зүрхний цогцол дээр амар олон юм харжлаа гал та. Тэгтэл стрессийн түвшнийг гаргаад ирчихлээ шүү дээ. Мань хүн гараад ирлээ бүр те одоо юу гэдэг 50-аас дээш шувттай байх юм бол бид нар бэлтгэл дээр нь яаж чадах юм. Багш нь те коуч нь дасгалжуулагч нь хөө чи ингэж гэдэл нөгөөдөж гэлтэй төрлөх гоё юм гарч ирэх гээд байна шүү дээ. Тэр чи яагаад стресс. Тэхийн тулд түр намжаахын тулд тамирчин өөрөө юу тэнцэн заавал ингэ сэтгэл зүйч суух зогсоол хөөе намжаараа гэхгүй байхгүй спорт сэтгэл зүйч арай өөр тамирчин өөрөө сурцсан байх хэрэгтэй. Эн чин 50-аас дээш явах юм бол би ямар засгал хийдэг вэ? Ятаж амсгалын засгал хийх юм уу? Гараад нэг 10 минут халахчих юм уу? Төвлөрлийн засгал хийх юм уу? Эсвэл тоглоом тоглох юм уу те? Ингээ өөрт нь тохирсон өөрийн гэсэн онцлогтой тохирсон өөрийн гоё техникүүдтэй болох хэрэгтэй байхгүй? Тэгээ хамгийн нэг амар одоо тэгэл олимп болгоноор хөмдөгдөх гээд байгаа юм. Спорт сэтгэл зүйч яваг гэлж шүү дээ. Нэг амар тийм нэг ховын шин чанартай нэг юм сонин юм яваад байдаг. Уг нь бол хөгжлийнхоо зөв голдролтой ороо дун чатандаач гэдэг юм уу те ороо явчихад сэтгэл зүйч дагаж явах ч үндэ шаардлага байхгүй. Тэр хүн тамирчин өөрөө бүх ур чадвараа техникээ эзэмссэн байх л хэрэгтэй гэсэн. Ер нь бол яалч одоо эхэлж байгаа болохоор бид
тэр ингээ нэг хажууд нь те ингээд байх шаардлага үүсчихэд байгаа юм л да. Тэрнээс уг нь бол нэлээд газ хурдтай хөгжиж чадах юм бол шаардлага байхгүй. Нөгөөт чи мэдэрдэг болчихно. Би сандарч шүү гэдгийг мэдэрдэг болчихно. Тэрнээсээ гарах арга техник тархиа удирдах сурна гэсэн үг. Өөрөлдөлт одоо яг спортын сэтгэл зүйч одоо босоо сэтгэл зүйчээс бас ингээд арай өөр байх шиг байна л да. Одоо ганцхан ингээд тамирчин дээр сэтгэл зүйч биш олон хүмүүс ажиллаж байна те. Хоолн дээр тэгэл ингээд хөдөлгөөн ингээд ер нь ямар шинжилгээ ухаан хүмүүстэй хамтарч ажиллаад сая бас нэлээд томоохон бас ивент хийсэн гэдэг жийсэн. Тийм өнгөрсөн оны 11 сард тохоо те бид чинь нэг өөрсдөө Монгол анх удаа гэдэг шүү дээ. 4 шинжилгээ ухааны хийсэн ивент хийсэн. Спортын сэтгэл зүй. Тэгээ спортын хоол зүй. Тэгээ манай спортын эмч. Тэгээд манай Монголд бол топ байгаа те манай Тушинбаярч гэдэг юм уу Өнхт тулч гэдэг юм уу хүмүүс маань ирээд бид нар хамтраад хийж байгаа байхгүй тамирчид залуу тамирчид топ тамирчидтай зориулаад тэгээд нэмэх нь болохоор юу гэхээр атлетик тренер гэдэг те нөгөө бэртлээс хэрхэн сэргийлэхөө бусцаад хэрдэн хурдан сэргэх үү хамгаалах уу те гэдэг тэр шинжлэх ухаан ямар нарийн булчингуудыг хөгжүүлж чи амжилт үзүүлэх юм гэдэг энэ том дөрвөн шинжлэх ухаан нийлж байгаа. Тэгээ нэмэх нь спорт менежмент буюу одоо тогтолцооны түвшинд байгууллагын түвшинд авч явдаг те. Ингээд бүр 5 шинжлэх ухаан нийлж байгаад Солонгосоос шгшээ багийнхан зөвлөхийг авчирч байгаад Ким Йонг Кил гээд эвент хийсэн. Тэгээ бид нар аль болох л чадлаараас хойшлоор затсан те телевизүүдэд ярьцлага өгөөд зарласан. Хангалттай хүн ирж хамрагдсан уу үгүй. Тэгэхээр манайх сэтгэл зүй яриа л байдаг. Тэгээ тэн дээр бид нар яг нэг тэгээ One More гэдэг нэг спонсор компанидаагаар л чүүдээд тэр юугаа хасахтайгаа даваа гарч байгаа байхгүй эвентийг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр биднийг яг ингээд магадгүй улсын хэмжээнд ч юм уу юуны хэмжээнд байгууллагын хэмжээнд өөрсдөө тамирчид холбоотууд багууд дэмжих нь өөрсдөө айгүй юу байхгүй. Дэмжлэг гэхээс л өөрсөнд нь л хэрэгтэй юм хийж л байгаа юм л та. Тэгтэл тэн дээр маш бага мөнгө зарцуулаад юун жил 40 сая төгрөг хувийн сэтгэл зүйч авах те маш бага мөнгө нэг хоолны мөнгө зарцуулаад ирж хамрагч байгаа үнэ та маш бага байгаа байхгүй. Бид нар ингээд 400-аар суудлаа засахад чүүдээд 300 ирж байгаа байхгүй. Ихэнх нь залуу тамирч. Манай топо тайцсан бай мэдхгүй. Эсвэл яг өөртөө те болцсон гэж үзээд байгаа юм уу? Тэрэн дээр аль би бас те жоохон дөөд ирэх жил хийх үгүүд дээр эргэлдэж эхэлж байгаа. Уг нь жил болгоо хиймээр байна те Монголын нийт тамирчдынхаа залуу тамирчдынхаа төлөө топ тамирчдынхаа төлөө тэгээд зориулаад хийгээд хаар нөгөө ингээ үр дүн ингээд харагдах ус байж чадахгүй те урам угарлал орж ирэнгүүт бид нар хүртэл ингээд нөгөө л бизнесийн ажил нөгөө тогтмол ажил руугаа төвлөрөх нь гэсэн шүү дээ. Ийм баг. Нөгөө багийн спортын хувьд одоо ингээд яг чухал тоглолтуудын өмнө байрлаж ажилдаг шүү дээ. Энэ яагаад хувийн амьдралаас нь тусгаарлаж ингэдэг үү? Ер нь ямар шаардлагаар ингэж хамтдан байлгадаг вэ? Яг гоо үнэхээр нөгөө баг шиг байж чаддаг болохоор л байрлал тоглох л та. Тэр нөгөө цэцэн хураагаад авчдаг юм л шүү дээ. Тэгэхээр ер нь бүр яг өөрсдийнх нь дадал нь болохгүй байна л та. 2-3 хүртэл оц үзчихээр чинь тэгээ маргааш нь хэцүү шүү дээ. 1000 тарих ажлыг ажиллахгүй шүү дээ. Нэг ясандаа утас үзэж байгаа унтахаар гүн ойрлуу шилжих гэж дахиад 2 цаг хэрэгтэй болдог. Нэг ясандаа 2 хүртэл оц үзээд гүн ойроо дөнгөж хөөх юмт 4-5-аас авч эхлэх юм шүү дээ. Тэгээ өглөөний цагаад 7-8 зэрэг хэрэг гарч чинь. 4 цаг тамирчин нөгөө бэртэх магадлал нь ихсэж байна. Тарих энийгээ удирдах чадахгүй бол бэртэн шүү дээ. Бэртнэ гэдэг чинь карьер нь өндөрлөл шүү дээ. Тэр тамирчныг хайрлаж байгаа байхгүй. Хувийн тэр нөгөө те гол топ хэрэгсэлт бид нар халдаагүй байхгүй юу? Өөрийг нь хайрлаж байгаа. Зөв даатал цоргож байгаа. Мэргэжлийн тамирчид өөрсдөө ийм байна гэдэг бол жоохон шам ичмээр байхгүй. Тэгээд Монголд яг нөгөө нийгмийн стресс гэдэг юм өндөртөө л дөө. Тэ хөгжрэл сандраал тэмцээн рүүгээ явах нэг өөртөө. Тэгээ тэр сандрал нь арилахгүй тэмцээн рүү орчиж байгаа байхгүй. Би байлаагээ яа намайг хараа гээ тийм тайвшдаг байхгүй шүү дээ. Тинчээд дасгал хийгээ байж цаг цаа байхгүй шүү дээ. Тэр чинь бие халаах хэвээр багийнхан те коммунист бүх юмыг бэлдэх хэвээр нөгөө бичлэг мишлэгээ үзэх хэвээр бол зөндөө байдаг байхгүй мэрэгжлийн юмнууд. Тэгтэл тэр олгоны нэг аюулаас нь сэргийлж байгаа маа л гэсэн. Амжилтын төлөө бас нэг талаас тий. Тэгээ яах юм бэ тэр нэг зам дээр ингээл мөргөлдчих. Тэгээд өснөө юм байгаа штэ тий. Тэгэл хоол унднаас хортчих юм. Гэх мэтийн зөндөө л асуудлуудаа сэргийлээд байрлуулж байгаа юм л та. Тэг яг одоо тэгээд төр нэг гэр бүл болох гол санаа л та. Тэгжиж өөрийгөө 100% зориулна.
А мэдээж гэр бүлт нь одоо юу гэдэг өөрийнх нь хэрэгцээ байвал явуулна шүү дээ. Тэр чинь ямар шорон биш дээ. Буугадлын чинь чөлөөтэй шүү дээ орж гарах нь. Тэ. Ирж очих нь ч юм уу гэрийнх нь тэ. Тэгээ манайхаа өөрсдөө л хайчч бидрийг тоосонгүйгээд. Тэр буудал дээр нь ирэлдэ тэр чинь тийч ингээл байж байгаа ш цайхаа тэ. Тэгэл уул заалгай хамтдаа кофе уугаал хоол идэл гоё гэр бүлийн цаг гаргах л та тэ. Тэгэхгүй ингээ байнга нэгнээсээ л хүлээгээд ээж болохгүй шүү дээ. Эргээ зөв буудал дээр очино гэдэг чинь л том дэмжлэг шүү дээ. За тэгээд бас ярьслын цаг маань бас ингээ өндөрлөгт өгч байна бас бас нэлээд буулаа спортын талаар ястай цэлмийн нэлээд хажаргалтай байх шиг багийнхаа талаас дэмждэг багийнхаа талаас асуугаад авсан. Ямар сандаа сүлдээ бүр яагаад вакуум жилсэн гэдэг асуугаад байна шүү. Тэгээд ер нь спортын сэтгэл зүйчнэр бас те холбоо мөнөөс юу хийж байгаа, тамирчдад бас сэтгэл зүй ямар чухал гэдэг талаар маш сайн ойлголтыг өглөө. Тэгээд ажилтнаас амжилт хүсье. Өнөөдөр бас амралтын өдрөө бас бидэн зориулж ирсэн баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье те. За баярлалаа. За үргэлжлүүлээд Family Health болонгаа хүлээ авч үзье. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бид нар жирэмсний хожим орлогын талаар ярилцах болно. За яагаад энэ сэдвийг ярилцах гэж байна вэ гэхээр за энэхүү одоо эмгэг маань жирэмсэн ээжид болон ургийн амь насанд аюултай. За тухайн жирэмсэн эхийг одоо ямар нэгэн байдлаар ноцтой хүндрэл бас юм хүргэж чаддаг эмгэг. Хожим орлого маань жирэмсний 27 хоног буюу 5 сартаас хойш илэрдэг эмгэг. За энэ нь одоо эмнэл зүуд үндсэн 3 гол шинжээр илэрж байгааг манай ээжүүд сайн анхаараад аваарай. За эхнийх нь цусны даралт нь ихсдэг, хоёрдугаарт хавгандаг, гуравдугаарт бол шээсэр уураг алддаг байгаа. За жирэмсний хожим орлогын шинж тэмдэг нь хөнгөн болон хүнд байдлаар ингэж практикт бол илэрдэг байгаа. За хөнгөн хэлбэрийн үед бол даралт бол 140-100 мм мөнгөөснөө бага хүртлээр ихсдэг. За дээрэс нь хөлөөр хавгана, шагаагаар хавгана, өглөө босгоод чинь нүрээр ингээд ялангуяа ингээд нүдний цохоор цэлхийгээд хавгамждаг. Шээсэр уураг алдах байдлаар ингэж хавсарч илэрдэг байгаа. За тэгвэл хүнд хэлбэрийн үедээ болоод ирэхлээр даралт маань бүр 160-100 хүрдэг. За дээрэс нь нөгөө уураг алдалт маань бүр улам ингээд даамжраа явж идэг. Тэгээд дээрэс нь даралт ихсэлтийн тийм нэлээд өвөрмөц шинжүүд илэрдэг байгаа. За энэ нь ямар шинжүүд байна вэ гэхээр толгой байн өвдөн, шилэн үзүү хөшин, дотор муухайрн тийм ээ, авиалхаад өвдөн, дээрэс нь одоо нүдний өмнөр ингээд оч галтганаад байгаа юм шиг, эсвэл ингээд нүдний урдуур хар хөшиг татчихсан юм шиг, хөвлийн доогоор өвдөх гэдэг эдгээр зовиорууд айл нэг шинж бас илэрж идэг байх нэ. За тэгэхээр жирэмслэгээс өмнө өөрийнхөө тэр хэвийн даралтыг ер нь мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр энийг үл суур даралт гэж үздэг. 90-60 даралттай жирэмсэн эмэгтэй байлаа гэхэд тэр эмэгтэй даралт 125-85 болчих юм бол энийг яах нь ихсэн гэж үзэх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр миний даралт 140-100 хүрээгүй байгаа юм чинь энэ бол миний даралт ихсээгүй гэж ойлгож болохгүй. Тэгэхээр одоо айл болох биеийн жингийн индекс багтаа турхаа бүсгүүчүүд маань одоо бага даралттай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 90-60 даралттай хүн магадгүй 125-80, 130-80 болчих юм бол даралт ихсэж байгаа. Тэгээ дээрэс нь шээсэр уураг алдчих юм бол энэ маань яах нь хожим хордлого явагдаад байна гэж бид нар ойлгох хэрэгтэй байна. За тэгээ жирэмсэн хүн бол ер нь жирэмсний хугацаанд төрөх хүртлээр 10-аас 12 кг жин нэмэх ёстой. За тэгэхээр ингээ хожим хордлогын үед бол энэ хөлийн шилбнээс эхлээд бүх бие нилэнхүүдээ ингээ чилтгэр хөөж хавгандаг байгаа. Тэгэхээр ингээд хаван даамжраад байна гэдэг маань одоо нэг ясандаа нөгөө судсан дотор урсж байгаа шингэн элементүүд маань нэвчиж гараад идрүүгээ шилжиж ороод байна гэсэн. Тэгээ нөгөө судсан дүрс элементүүд өтгөрөөд үлдчихээр яах нь тухайн одоо жирэмсэн эмэгтэйд ам цангах мэдрэмж маш их төрдөг. За тэгээ аман цангаад шингийн муухаар зэрэг маш их тулна, тавчтна, амьсгаад. Тэгэл одоо хөвтгөлөөр бүр амьсгаад байдаг ингээд байгаа бол магадгүй цээжний үндээд одоо шингэн хурж байгаагийн илрэл эдэр бас байж болдог. Хожим хордлого юм бол нэлээд хүнд хэлбэрлэгөө орж байгааг нэг ийм илрэл ах нэ. За тэгээ энэ хожим хордлогын үүсэх шалтгаан эрсдэлт хүчин зүйлэл маш олон янз байдаг. За гэхдээ энийг юм чин практикт одоо яг байдаг одоо шалтгаан эрсдэлт хүчин зүйлийг та бүхэндээ хэлж өгье. За эхний шалтгаан бол тухайн одоо жирэмсэн ээж маань хавсарсан эмэгтэй байж байдаг. Тэрэн дундаа бөөрийн эмгүүд маш их нөлөөлдөг. За хоёрдугаарт бол удамшлын хүчин зүйл ордог. За одоо ээж чинь чамайг тээж ахта, эсвэл одоо нөхрийн чинь ээж нөхрийг чинь тээж ахта, даралт нь ихсжсэн, шээсээрээ уураг алдчихсан, хавганжсэн бол яах нь энэ нь одоо өнөөдөр өөрт чинь хожим хордлогоор өвдөх энэ эрсдлийг дагуулад өгчдөг гэсэн. Тэгэхээр энэ бол удамшлын хүчин зүйл. Мөн одоо чихрийн шижин байна. Тийм ээ, ялангуяа чихрийн шижин 2 дугаар тип байна. За тэгээ 3 дугаарт
судасны гажиг байдаг. За тэгэхээр одоо жирэмсэн үед нөгөө өргөсөө сайхан цусны урсгал чөлөөтэй явах судас маань эсрэгээрээ нарийсчдэг. Тэгэхээр одоо анханасаа бөөр нь өвдөжсэн, илэг нь одоо өөрчлөлттэй хүмүүд яг нь анханасаа цусаа ангамж бага явагдаад ирэхлээрэ дөнгөж нөгөө хөврөл үүсгээс өмнө нөгөө ихсрэл гэдэг процесс маань анханасаа тааруулхан явагдчихаар хожуу хордлого үүсэх бас нэг юм эрсдэл болчдөг байх нь. За дөрөвдүгээр одоо бас шалтгаан бол шүдний өвчлөл, буйлны өвчлүүд байна. Шүдний цорол, буйлны өвчлүүд. За энэ нь одоо хожуу хордлогод өртөг эрсдлийг бүр 2 дахин ихсгчдэг. За нэгсэндээ одоо бүр тэр шүдний хатуу паланг гимтээгээ тэгээ буйлыг өргөсөөлж байгаа тэр шүдний нэм бактери бол цусны эргэлтэнд орж явсаар хагаад нөгөө ургийг тижээж байгаа ихсийн цусан хангамжид очиод жинчээ яах нь хожуу хордлогыг үүсгэх медиаторуудыг ялгаруулна гэж бас зарим судлаачид ингэж бичиж тэмдэглэсэн байдаг. За тийм учраас манай ээжүүд одоо жирэмсэн болохоос өмнө аль болох амны хөндөгөө эрүүлжүүлэх, цоорсон шүдээ эмчлүүлэх тийм ээ. Амны хөндөд дор дорн ингээ санаа зовж явах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлье. За тэгээ жирэмсний хожуу хордлого маань ингээд маш олон эрхтнүүдийн үйл ажиллагааг ингээд нэгэн зэрэг доголдуулдаг. Ганцхан эрхтэн системийг доголдуулна гэж байдаггүй. Тэгэхээр нэгсэндээ илэгний дутагдалд оруулна, бөөрийн дутагдалд оруулна, цусны эргэлтийг одоо ялангуяа цус бүлэгнэлтийг гажуудуулчихдаг. За тухайлах юм бол одоо цус бүлэгнэлт гажуудчих юм бол яах вэ? Төрөх үедээ төрснийхаа дараа цус алдах юм эрсдлийг бүрдүүлдэг. За тэгээд их барихын цус алдалт гэдэг бол бас маш аюултай ийм юм байгаа. За тэгвэл бид нар одоо энэ сэдвээс одоо улбаалаад өнөөдөр тэгвэл хожуу сэргийлэх боломж байгаа юу гэвэл байгаа ахна штэ тий. За түрүүний эмчийнх нь хэлсэнчлэн тэр удамшлын хүчин зүйл байна уу? Эсвэл өөртөө ч хавсарсан янз бүрийн эмгэг байна уу? Тэрэн дундаа бөөрийн эмгэг байна уу? Илэгний БЦ вирустэй юу? Чихрийн шижинтэй юу? Магадгүй ихэр ургийн үед 20% ихсчээдэг те өмнө даралт ихсжсэн бол бас энэ хожуу хордлого одоо өртөх хожуу хордлогод өртөх эрсдлийг бас нэмэгдүүлээ явчихдаг ийм онцлогтой. За тэгээд хоёрдугаар жирэмснийхаа хяналтанд аль болох эрт орохыг хичээх хэрэгтэй. Эрт орно гэдэг бол 12-7 хоног буюу түүнээс урагш хугацаанд орохыг хэлж байгаа. Тэгэхээр жирэмснийхаа хяналтанд ороод эрсдлээ тодорхойлуулаад яг нь хожуу хордлогоос сэргийлэх боломж байдаг байх нэ. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн сэдвээр уулзтлаа. Түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Энэ удаагийн зөвлөгөөгөөрөө сорвины эмчилгээний талаар зөвлөгөө өгье. За сорив гэдэг бол арьс гадаад орчны нөлөөгөөр гэмтсний дараа арсны үзүүлж байгаа эдгэрэх процессын үйл явцыг сорив гэж нэрлэдэг. За сорив бол дотроо арсан дээр маш олон төрлөөр үүсдэг нөсөөтэй сорив байж болно. За тэгээд холбогчид ургасан сорвийг дотор нь одоо хохойсон буюу одоо эдийн дутагдал үүссэн атрофический сорив гэж нэрлэдэг. Эсвэл гипертрофический буюу одоо эдэн хит ургаад ингээд овоогод идэгчих юм бол энийг бид нар одоо овгор сорив гэж нэрлэх жишээтэй. За тэгэхээр энэ сорвчлтыг бол эмчилнэ гэдэг нь сорив болсны дараа биш, яг одоо тэр шарах үүсээд эдгэрэх үе дээр нь эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Ихэвчлэн одоо манай эмнэлэгт хандж байгаа тохиолдлуудыг ажиглахаар хүмүүс ингээд аль хэдийний одоо ингээд сорвжилт бүр явагдаад ингээд баг эцсийн шатандаа орцсон байхад нь хөвчлэн ирдэг л дээ. Тэгэхээр ингээд ямарваа нэгэн ойдол тавилсан ч байдаг юм уу? Одоо нүүр амаа халцалсан, яманд одоо ингээд зулгарсан, тийм ээ, майжуулсан энтергээл янз бүрийн сорвинууд зөндөө байна л да. Тэгэхээр энэ үе дээрээ яг ингээд эдгэрэх шатанд нь ингээд арсныхаа нөхөн төлжих тэр ургах процессын дэмжих эмчилгээнүүд хийвэл илүү үр дүнтэй байдаг. Арсны гадаргуу дээр ямарваа нэгэн гэмтэл үүссний дараа яг тэр одоо тэр үеэс нь ахуулаад сорвины эсрэг эмчилгээгээ хийж эхэлнэ гэсэн. Сорвчлтоос сэргийлэх нь шүү дээ. Тэрнээс биш нэгэн сорив үүссэн тохиолдолд бол энэ маань өөрөө одоо арсны хариу үйлдэл аль хэдийн үзүүлэгдээ тэнд явагдах ёстой хими уруул энтер нь одоо бүр явагдаад ингээд эргэшгүй өөрчлөлтөнд орчихсон байхад эмчилгээ хийхэд бол илүү одоо хүндрэлтэй, илүү олон үе шаттай эмчилгээнүүд хийгдэнэ гэж ойлгож болох нь байна. За тэгээд ер нь бол сорвины эмчилгээ гэхээр одоо мэдээж хонхоосон сорив бол арсны төвшөнтэйгээ нийлүүлж одоо тэгшгэн харагдуулах эсвэл овойсон сорив байх юм бол энийг одоо арсны төвшөнтэйгээ тэнцвэрж одоо тэр овгор хэсгийг бууруулах тийм ээ. За хит гялгаар харагдах юм бол энэ хэсгийг гялгаар байдлыг багасгаж одоо арстай ижилхэн одоо юм мат харагдуулах ч байдаг юм уу тийм ээ. Нөсөөгүй байх юм бол тэр нөсөө одоо үүсэх нь үүсэхгүй юу бас тусламж үзүүлэх энтергээд одоо их олон төрлийн эмчилгээнүүд байдаг. Тийм учраас сорвины эмчилгээнд орох гэж байгаа юм бол заавал эмч дээрээ ирээд биечлэн уулзаа сорвио үзүүлж ийж одоо яг ингээд тухайн хувь хүндээ тохирсон зөвлөмж өгөх боломжтой байдаг.
байгаа. За тэгээд ер нь бүх төрлийн сорвин дээр хамгийн гол хамгийн анхны авах юу бол арс эдгэрэхэд хамгийн их тусалдаг зүйл бол тэр бактери эсрэг үйлчилгээтэй тос бүтээгдэхүүн ч байдаг юм уу тийм ээ, эсвэл тэр арсны тэр уян хатан чанарыг тэр ялангуяа хөдөлгөөнтэй хэсгүүдийн сорив болвол маш их овоожч байдаг юм уу, эдгэрэх гээд байдаг л да. Яг гэвэл тэнд ингээд нөгөө сорвийг тайван байлгаж эдгэрэхэд нь ингээд саад учруулад ингээд булчингууд очиж хөдөлгөөд ахаар тэр сорив маань дахин ингэж нийлжсэн юм дээр нь цус баг багаар очиж ингэж нийлээд ахаар энд хит их хэмжээний сорвжилт буюу хатуурал өгөөд ингээд нөгөө сорив маань илүү муухай болох гэдэг учраас энэ яг ийм тохиолдолд бас тэрийг яаж тайван байлгах вэ гэх мэтчлэн тухайн хүнийхээ тэр сорвины байдал болон арсны аль хэсэгт байна гэдгээс хамаарат авах арга хэмжээ нь өөр байдаг байгаа. Тэгэхээр сорвины эмчилгээнд орох юутай сонирхолтой мөн сорвжих магадлалтай шарх авсан хүмүүс байх юм бол энэ юугаа эмчилгээгээ үйлчилгээгээ аль болох эрт эхлүүл илүү үр дүнтэй байдаг юм аа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Монголд шинээр орж ирж байгаа эрүүл мэндийн болоод гоо сайхны хамгийн сайн чанарын өндөр тунд 2 төрлийн шингэн коллагеныг танилцуулъя. Platinum collagen 13,000 мг коллагеныг агуулсан нь бризол гидролизжүүлсэн коллагеныг агуулсан давхар найрлагандаа гиалуроны хүчил болон эластин мөн 12.4 г уургийг давхар агуулсан нь энэ коллагеныг зах зээл дэх бусад коллагенаас хамгийн онцгой болгож өгч байгаа юм л да. Энэ 2 төрлийн өндөр тунт коллагеныг ердөө 28 хоногт хэрэглэхэд таны эрүүл мэнд болоод гоо сайханд маш өндөр үр дүн үзүүлдэг гэдгийг туршилтаар баталсан байдгийн байна. Тийм ч учраас шингэн коллагеныг хэрэглэж өөрийнхөө эрүүл мэнд болон гоо сайханд анхаараарай гэж би хүмүүст зөвлөмөр байна. Яагаад Swiss гэж юу? Хамгийн дээд зэргийн орц найрлагатай шилдэг бүтээгдэхүүнийг авчирдаг учраас би Swiss дуртай. Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа коллагенуудаас судалж үзэхэд дээд тал нь 3,000 мг коллагены агуулсан байдгийн байлээ. Эластин бол арсны уян хатан байдлыг сайжруулж хялгасан үрчлээнүүдийг илтэд багасгах юм боломжтой байдаг бол гиалуроны хүчил нь бидний арсны бүний давхар хүртэл чигийг нэвтрүүлж дамжуулж өгч байдаг. За дээрэс нь уургийг давхар агуулна гэдэг бол энэ коллагены ямар өндөр зэрэглэлийн сайн чанарын өндөр тунтай юм бэ гэдгийг үнэхээр бүр давхар илтгэж харуулсан хэрэг болоо гэж бодож байна. Тийм ч учраас би зах зээлд байгаа энэ олон коллагеноос онцгойлон Swiss брендийн collagen platinum-ыг. За Brizol коллаген бол байгалийн аргаар гоо үзэсгэлэнг дэмжихэд чиглэсэн шинжлэх ухааны хамгийн гайхалтай бүтээгдэхүүн. Коллаген гэдэг бол хүний яс, арс, булчин шүрмэс зэрэг бүхий л зүйлд үндсэн түүхийд болж өгчээдэг уурэг шүү дээ. Харин нөгөө төрлийн шингэн коллаген бол нэг шилэндээ 7,000 мг коллагеныг агуулсан алдарт Сицилийн галтуулаан жүржийн найрлагатай коллаген. Бусад төрлийн жүржүүд дундаас хамгийн онцгой байгалийн антиоксидантыг илүү ихээр агуулсан гэдгээрээ дэлхийн нийтэд алдартай. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр зэрэглэлийн түүхийд үндсэн орц найрлагатай энэ коллагены онцгой зүйл нь мөн л гиалуроны хүчил, эластин, давхар уургийг агуулсан байдаг учраас нэг шилэнд байгаа энэ жижигхэн бүтээгдэхүүн бол зөвхөн энгийн нэгэн коллаген биш. Илүү онцгой, өндөр тунтай, дээд зэрэглэлийн олон талын үйлчилгээтэй бүтээгдэхүүн болж байгаа юм л да. Учираас яхахгүй бидний хувьд гоо сайхан болоод эрүүл мэндэд дэмжих хамгийн шилдэг арга гэж би боддог. За Холливуудын алдарт жүжигч Никол Кидман олон улсын нүүр царайгаар ажилладаг нь энэ брендийг итгэж сонгох бас нэг шалтгаан болдог юм а. Чанар бол зөв үрдэн. Эрүүл мэнд номер 1. Vegan Vibe амралтын хөтөлбөр маань үргэлжилж байна үзэгчтэй. Тэгээд хамтран ажил байгуулахын өнөөдөр онцлог бүтээгдэхүүнийг танилцуулъя. Өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн маань болохоор Swiss Mongolia-гийн 13,000 мг коллаген агуулсан Platinum collagen гэсэн. 13,000 коллаген агуулчихж байгаа юм уу? Тийм. За тэгээд энэ бүтээгдэхүүн нь болохоор хүний биед маш хурдан шингэдэг герман технологиор баталгаажсан мөн дан ганц нүүрний арьс гэлтгүү үс, хумс, биеийн арьсанд бас нөлөөлдөг. Тэгээд Сицилийн галтуулаан жүрж байгалийн тийм антиоксидант өндөртэй болохоор үрчлээ болон хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй. Хамгийн гоё юм нь 4-7 хоногт
үр дүнгээ үзүүлдэг бүтээгдэхүүн байна. Вау. Тэгвэл одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглээл 4-7 хоногийн дараа шууд үр дүн харагдана. Тэгэхээр залуужаад ирэх нь шүү дээ. Би сүүлийн үед уугаа залуужаагаа харж байна. За зөв нарийн байлаа. Тэгээ бид бүхэнтэй бас хамтран ашиг дараагийн байгууллагыг танилцуулъя. Бид бүхэнтэй 130 жилийн түүх гэдэг бол маш удаан урт хугацаа. Тэгэхээр 130 жилийн түүхтэй Америк захиргааны барааны брэнд Westinghouse хамтран ажиллаж байгаа. Мөн Медистерик арьс гоо заслын клиник эмнэлэг маань хамтран ажилладаг. За манай энэ эмнэлгийн маань үйлчлэгээ нь айгүй гоё. Яагад гэвэл одоо мэсгүүгээр ингэж хүний одоо арьс гоо заслын одоо үйлчлэгээнүүдийг үзүүлдэг. Дандаа нөгөө байгалийн одоо коллагенер баялаг гэдэг ч юм уу. Яг заавал ингээд мэсгүргээд арьсаа татуулаач гэдэг юм уу. Тэхгүүгээр гоё дотроосоо ч юм уу. Ингээд тариа тарилгаар эмчилгээ хийлэгдэг юм газар байгаа. Мэсгүү гэхэр чи өвдөлтгүй гэсэн үг юм биш тий. Бас нөгөө нэг миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр насанд хүрсэн байсан ч бай, өсвөр насны хүүхдүүд ч бай, өөрсдийнхээ дураар нөгөө ингээд яг тийм ямарч баталгаагүй, шинжлэх ухаан дээр үзлээгүй мэдээллүүдээр ингэж арьс арчилгаа хийдэг штеп. Тэгэхээр яг мэрэгжлийн эмчид хандаад мэрэгжлийн хүнээс нь зөвлөгөө авсны дараагаар өөрийнхөө арьсыг арчлаад эхлэхээр шал өөр байх болохоор энэ төрлийн асуудалтай хүмүүс байвал Медистерик Beauty Clinic-ээр үйлчлүүлээрэй. За бүгдээ хамтдаа өргөжлүүлэн стилист Аригийн бэлтгэдэг зөвлөгөө болон хүлээн авч үзцгээе. За сайн байцгаана уу? Стилист, мейкап артист Ариун Зул байна. Ингээ өнөөдөр би та бүхэндээ анх удаага нүрээ бодох чагаа бүсгүүчүүд маань, охтууд маань яг юун дээр анхааруул зүгээр вэ гэдэг талаар зөвлөгөө өгч байна. За хамгийн түрүүнд бид бүхний одоо хийх ёстой, мэдэх ёстой зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө арьсыг маш сайн арчилж сурах хэрэгтэй. Ер нь бол арьс арчилгаан дээр эхлээд усан суурьтай бүтээгдэхүүн буюу маш шингэн бүтээгдэхүүнээс өтгөн гэсэн дараалтад явдаг гэсэн. Тэгэхээр тонер, эссенц, серум, ампул ингээд тос гэсэн юм дараалтаагаар бүсгүүчүүд маань, охтууд маань арьсаа арчлаад оройндоо, өглөөндөө ингээд чийгшил маш сайн өгөх хэрэгтэй. За хоёрдугаар болохоор нүрээ бутахынхаа өмнө ер нь 7 хоногт 2-3 удаа одоо зөөлөн гуйжуулагч хэрэгжилж сурах хэрэгтэй. За хоёрдугаар болохоор бид бүхэн өөрийнхөө нүүрнийхээ онцлогийг мэддэг байх хэрэгтэй. За жишээлбэл та хуурай арьстай, эсвэл имзэг арьстай, эсвэл холимог, эсвэл тослог байна уу, аль нь байна вэ гэдгийг эхлээ мэддэг байх хэрэгтэй гэсэн. T-зон буюу бид бүхний дух хэсэг, хамар хэсэг, эрүү хэсэг нь маш ихээр ингээд буцсны дараа эсвэл будааг байх үед тослогдоод гэлтайгаад байдаг бол хазар хэсгээрээ хуурайшаад байдаг бол та холимог арьстай гэсэн. Нийтдээ тэр чигтээ ингээд хуурайшаад барцаагаад арьс нь ингээд сүрдийж гарч ирээд юуч төрхсөн улайгаад байдаг бол та имзэг хуурай арьстай гэсэн. Эцрийн энэ одоо хамарны хоёр талын хэсэг дээр маш их нөхцөлт үүсдэг арьс бол тослог арьсанд ордог гэсэн үг. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхлээр хэрвээ та хуурай тэр чигтээ эмзэгшсэн арьстай бол маш сайн чийг өгөөд мат биш фаундейшн буюу одоо крем хэрэглэж өгөх хэрэгтэй гэсэн үг. Мат биш гэхээр маш гоё тослог ампултай чийгшил өгдөг ийм кремийг хэдүүлээ хамгийн түрүүнд худалдаж авах хэрэгтэй. Харин холимог арьстай бол аль болох дундаж мат буюу хитрхи одоо тийм мат хуурай крем хэрэглэхгүй дундаж бүтцтэй хэрэглэнэ гэсэн үг. Харин тослог арьстай бол мат бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мат гэдэг нь нэлийн хуурай бүтцтэй байдаг тийм ээ. За дараагийн 3 дугаар та бүхэнд өгөх зөвлөгөө юу вэ гэхлээр нүүрнийхээ бүтцийг мэддэг байх хэрэгтэй гэсэн. За одоо жишээлбэл хідүүлгийнхээ нүд нь одоо хоорондоо ойрхон эсвэл хол байна уу гэдгийг мэдсэн тохиолдолд одоо охтууд маань ялангуяа тий бие бинийгээ дураад маш их одоо контур буюу одоо нүдэн дээр юм хар лайнер ингээд зурдаг те. Тэнгуут ингээд маш юм уртаар татах ч юм уу энэ нь одоо тренд мод болж ийн гэдэг. Эсвэл одоо нүдээ бүгдээрээ смоки буюу тас хараар бороор гэдэг ч юм уу нэг ингэж дагаж будаад идэг. Энэ дээр болохоор яадаг вэ гэхэлэр өөрийнхөө нүдтэй нь хэрвээ хоорондоо ойрхон бол аль болох тод өнгийн нүдний тань хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох бүтгэн хэрэглэнэ. Яагаад вэ гэхэлэр нүдэн хоорондоо зайн ойрхон бүсгүүчүүд охтуудын маань хувьд ширүүн харагдах гэдэг байхгүй. Тэгэхээр ширүүн одоо тийм хурц харагдахгүй тулд бүдгхэн нүдний тэнийг одоо төрөх хэрэгтэй. Ялангуяа нүдээ аль болох холдуулж өгөх буюу нүдний төгсгөл дээр тод өнгөийг тавьж өгснөөр маш гоё тийм натурал харагдах боломжтой байдаг гэсэн үг. Харин одоо ямар нүүр будалт бид бүхэнд хамгийн цохимжтой байдаг вэ гэхлээр яг тухайн хүний нүрийг алтан харьцаатай харагдуулах будалтыг бид нэр хийж ээж л одоо натурал харагдах боломжтой байдаг.
тэр алтан харьцаа нь юу байдаг вэ гэхээр тухны одоо энэ дээдлийн үс те яг энэ үс тух хоёрын орж ирж байгаа зааг болон хөмсгөний энэ одоо те эхлэл энэ хоёрын хоорондхыг одоо ингэж барьж үзээд за хөмсгөнөөс хамарны энэ доотлын хэсгийг хооронд нь ингэж барьж үзээд те хэмжиж үзээд хамарны доотлоос эрүүний доотлыг те ингээ хэмжиж үзэхэд одоо энэ гурав чинь нэг юм хэмжээтэй байх хэрэгтэй гэсэн үг. Харин зарим бүсгүүчүүдийн хувьд тухны хэсэг нь одоо хамар энэ одоо эрүүний энэ доотлын энэ хоёр хэсгээс одоо илүү өргөн байвал та өргөн тухтай учраас одоо энэ тухайн айл болох те энэ хоёртойгоо тэнцвэртэй харагдуулах юм нүүрний сүүдэр тавьж өгөх гэдэг юм уу аль эсвэл хөмсгөө доош авч баг зэрэг дээшээгээ ингэж бодож өгөөд тэнцвэрийг нь ингэж хангаж өгөх хэрэгтэй гэсэн үг. Магадгүй хамар нь урт байх юм бол яаж ин хөмсгөө жоохон доош нь олгож бодох юм бол хамар хөмсг хоёрын зай тухны зай хоёр нь хоорондоо тэнцвэртэй харагдаад ингээ ирнэ гэсэн. Шанаа өргөн бүсгүүчүүд маань одоо дэлхийн нийтэд буюу Европт бодолтон дээр эсвэл одоо Солонгос бүсгүүчүүдийн маань хувьд ингээ шанааг жоохон ингээ том болгож будах нь маш гоё харагдуулдаг. Тэгээ яг тэр Европ одоо 10-ны чиглэлтэй бодолтуудыг бид бүхэн дуурайж будаад одоо хацраа өнгөлөختөө тэр шанааны нилээн дээр хонхорхой хэсэг аль эсвэл одоо сүүдрээ шанааны доотлын хэсгээр ингээд Европ бодолт маягаар дуурайж бодох юм бол бид бүгдийн шанаа улам том харагдаад нөгөө тэнцвэртэй байдал нь олдогддог. Яг шанааг арай жоохон жижигхэн харагдуулах гацраа илүү одоо товгор хэсэг дээрээ одоо гацрын өнгөлөгчөө тийм ээ сүүдрээ шанааныхаа хамгийн товгор хэсэг дээр гэдэг ч юм уу ингэж одоо сүүдрээ тавьж авах хэрэгтэй. За хамгийн сүүлд хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэхээр яг миний цүнхэнд каталогын дотор тийм будгийн цүнхэн дотор ямар будагнууд бид бүхэн авах хэрэгтэй вэ гэхээр багс бол яалтчгүй хамгийн чухал. Дор хаяж нэг 5 төрлийн багстай байх хэрэгтэй гэсэн. Хоёрдоорт бид бүхэн праймер хэрэглэх хэрэгтэй. Праймер нь одоо гадны энэ крем, янз бүрийн мөнгөтэй хими орс найрлагатай будагнаас хамгаалж өгдөг байхгүй. Тэгэхээр эхлээд шийгшлээ тавиад дараа нь нарны тусаа тавиад дээрээс нь праймер түрхээд ингээ праймер дээрээсээ кремээ түрхэн гэсэн. Фаундейшнээ түрхэн гэсэн тийм ээ. За тэгээд хацар өнгөлөгч. Тэгэхгүй бол одоо ихэнх охтууд маань хацар өнгөлөгч түрхээ үсээ болоод цав цагаан эсвэл ингээ хөхөрцөн ингээ явж идэг. Тэгэхээр жоохон ингээ нүүрэн дээрээ дулаахан те ийм өнгөлөг мэдрэмжийг төрүүлэхийн тулд хацар өнгөлөгч заавал хэрэглэнэ. Ингээд нүдний нэг ийм бор тэн. За тэнийн хувьд дараагийн бид бүхний яг энэ зөвлөгөөн дээр өнгөтэй холбоотой мэдээлэл дээр илүү та бүхэндээ ярих болно. За тэгэхээр зайлшгүй хэрэгтэй байх 3 дахь зүйл мэдээж хөмсгөний харандаа. За тэгээ будаг төгжигч паудер гэдэг юм шингэн нунтаг пудр гэдэг энийг заавал хэрэглэх хэрэгтэй. Яг гэвэл нэг гелацин нүүрэн дээр шууд ингээд гадагшаа гарах юм бол Монголын тоос шороотой хуурай нөхцөлд нүүрэн дээр ингээд тоос шороо наалдаад идэг гэсэн. За тэгээд дараагийн чухал зүйл бол мэдээж сормосны бодог тийм ээ. За тэгээд хөөрхөн уруул өнгөлөгчтэй байхад хэдүүлээ нүрээ сайхан анхан шатандаа будах одоо боломжтой болж байна гэсэн. За ингээ өнөөдрийн зөвлөгөөтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та бүхэн надтай холбогдоод мэдээлэл авахыг хүсвэл доор харагдж байгаа пэйжээс манд зөвлөгөө мэдээлэл аваарай. Баяр таа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьсгоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Амралтын хөтөлбөртэйгээ хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ Weekend News болон мэдээллийн хөтөлбөрөөр за зочны цагаа бас уулзуулан бас сонирхолтой мэдээллийг хүргэж чадсан бахаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн зочин бол миний дэмждэг SJPS багийн сэтгэл зүйч инх хүлэг ах маань байсан байгаа. Мөн манай яг багийн уур амьсгал шиг маш гоё яриатай тийм ах байлаа. Цэлэг маань өнөөдрийн зочин маш их сэтгэл хангалуун байгаад байгаа. Тэгээд дараагийнхан бас дугааруудаараа бас өшөө илүү сонирхолтой зочдыг оруулах болно. Тэгээд Бям гараг бүрийн 12 цагаас Weekend Vibe-тай хамт байгаараа эх 7 хоногт эргэн уулзцаа баяр таа.